Багнуурын уурхайг түшиглэн хагас коксын үйлдвэр барихаар шийдвэрлэлээ. Лүнгийн замын шинжилгээг энэ онд багтаан эхлүүлэхээр болжээ. Ганцхан өдрийн бороо Улаанбаатар хотын үерийн бэлтгэлийг шалгалаа. Манай улс 2004 оноос хойш 39 мянга гаруй иргэнийг бүгд найрамд тусгах улс руу хөдөлмөрийн гэрээний ажилд зоочилжээ. Монгол адууны өв соёлыг харуулсан үзэсгэлэнгүүд дэлгэгдлээ. Оройн төрийн үзэгчдээ Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөрөөр сая дурдсан болон бусад мэдээг хөрөхөөлн анхаарлаа хандуулна. 6 жилийн турш шахмал төлж уугуулсан Улаанбаатарчууд өнгөрсөн өглөөс хагас кокстой танилцсан. Хотын дараагаас Нямбатарч хагас кокс төршний үр дүнд утаа багаслаа гэж мэдэгдэж байсан. Харин өнөөдөр засгийн газар Багнуурын уурхайг түшиглэн хагас коксын үйлдвэр барих шийдвэр гаргалаа. Ингэснээр эх оны төгсгөл гэхэд дотооддоо үйлдвэрлэсэн хагас коксыг төлж эхлэх. Нэг хэсэг налахын уурхайг бараадаж сайжруулсан шахмал түвшний үйлдвэр барин утааг буурууллаа хэмээж байсан нь саяхан. Гэтэл 10 жил хүрэхгүй хугацааны дараа ахаад нэг шинэ үйлдвэр барих марафон эхэлж байна. Багнуурын уурхайг түшиглсэн хагас коксын үйлдвэр барих ажил энэ ондоо багтаж эхлэх юм байна. 2027 оны сүүл гэхэд дотооддоо үйлдвэрлэсэн хагас коксын дээжийг Улаанбаатарчууд төлж эхлэх төлөвлөгөөтэй байгааг хэллээ. За ингээд 2028 оноос эхэлж үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллах нэ. Багнуурын нүүрсийг өнгөрсөн 3 дугаар сард 360 тонн нүүрсийг бүгд найрамдах хятад улсад авчиж экспортлож туршилтын үйлдвэрт туршилт хийсэн. Ингээд эндээс гарсан шинжилгээний дүнгууд бол өнөөдөр Монгол улсад мөрдөж байгаа стандартуудаас бол харьцангуй сайн үнэлгээний хэмжээ, утааны бууралт, за тэгээ бүх талын үзүүлэлтүүд бол манай Монгол улсад хэрэгжиж байгаа стандартуудаас сайн гарсан. Ийм учраас эрдэмтдийн зөвлөж гисэн дэмжигдээд энэ бүх асуудлуудыг ингээд хэрэгж шатанда ороод явж байна. Дотооддоо үйлдвэрлэсэн хагас коксыг төлж эхлэснээр Улаанбаатарын утаа 50%-аар буурах юм байна. За гэхдээ өмнө нь сайжруулсан шахмал түвшийг төлж эхлэх үед мөн л утаа буурна гэж бодлого боловсруулагчид амлаж байсан. Гэвч эхний жилүүддээ утаа буурсан гэгддэгч аажимдаа угаарцсан иргэдийн харамсалтай өхөл хотыг бүрхсэн хөхрийн ихүүн өнөрөөс өрнөлөө үлдсэн. За энэ бүх хугацаанд түвш үйлдвэрлэгч тавталгаа түвш компани улсын төсвөөс өчнөн их 80 төгрөгийн татаас зайлгсан нь улсын хурал дээр зохион байгуулагдсан утааны сонсголоос ил болсон байдаг. Харин шинээр байгуулагдах хагас коксын үйлдвэр хэрхэн ажиллах вэ гэдг нь анхаарал татж байна. Энэ төсөл хэрэгжснээр цаашдаа 600 мянган тонн хагас коксыг үйлдвэрлэх ийм болцоотой болж байна. Ингэснээр Багнуурын уурхай ч гэсэн өнөөдөр нүүрсийг түүхээр нь хэрэгжилж байгаа бол цаашдаа бол нүүрсээ боловсруулдаг болох ийм шатлал гарч байна. Нөгөөтэйгүр зөвхөн нүүрсийг хагас коксын үйлдвэр болохоос гадна бас эрчим хүчний 50 мегаваттын станцыг энэ үйлдвэрийг дагуулж барина. Нөгөө талаар бас дагалдсан давирхан ийм бүтээгдэхүүнийг гаргах ийм төсөл байгаа юм. Энэ төслийн санхүүжилт нийтдээ 490 гаруй тэрбум төгрөгийн ийм төсөв төгсдөгтэй. Өмнөх хамтлагчид нь утаа биш улсын мөнгө багасчихгүй л Багнуурын уурхайг түшиглсэн хагас коксын үйлдвэр удахгүй ашиглалтанд орох нэ. Тэр үед Улаанбаатарчууд утаанаасаа салж чадах нь уу, зайл эсвэл дахиад нэг их 80-ийн татаас авдаг үйлдвэртэй болох нь уу гэдгийг цаг хугацаа харуулна. Ерөнхий сайд учраас наадмын өмнө төрийн өмчт компаниудыг цэгцэлж нэгэн том сюрприз задлахаа амлаж байсан нь хэдхэн хоногийн өмнө. Тэгвэл өнөөдөр өнөөх амлсан сюрпризийнх нь хөшиг нээгдэж засгийн газар дэлхийн тэргүүлэх хөрөнгө оруулалтын менежментийн байгууллагуудын нэг болох Franklin Templetonтой аль бие усаар гар барьлаа. Ингэснээр 100 гаруй төрийн өмчт компанийг олон улсын стандартаар оншилж санхүү засаглалыг нь эрүүлжүүлнэ гэж ерөнхий сайд ярьлаа. Цаашилбал 2027 он гэхэд засаглан цэгцэрсэн компаниудыг үндэсний хөрөнгө оруулалтын санд багцлаад дотоодын болон олон улсын хөрөнгийн бирж рүү илгээн гэлээ. Төрийн компаниудын засаглалыг сайжруулах, хөрөнгө татах чиглэлээр олон улсын нэр хүндтэй хөрөнгө оруулалтын сангуудтай хамтран ажиллах санал хүсэлт явуулж өнөөдөр Franklin Templeton гэдэг дэлхийд тэргүүлэх ялангуяа манайх шиг пост коммунист орнууд буюу энэ Бүрмэн,
Үзбекистан гэсэн орнуудад амжилттай одоо энэ төрийн өмчт компаниуд дээр хөрөнгө татаж өгсөн, менежмент хийж өгсөн энэ компанид санамжиж зурж байна. Энэ Franklin Templeton бол эхний одоо эдний өөрсдийнх нь санал болгож байгаагаар нийт 18 сарын хугацаанд тодорхой төрийн өмчт компаниуд дээр тодорхой хувийг багцлаад гаднаас 400-аас 500 сая доллар IPO гаргаж хөрөнгө оруулалт татах боломжтой гэдэг ийм өртсөн саналаа өгж байгаа. Гэхдээ хоёр талаас мэдээж ярилцаж шийдвэрлэх ёстой, үнэлгээ хийх ёстой, төрийн өмчт компаниудын засаглалыг сайжруулах ёстой, нөгөө тайлан балансын цэвэрлэх ёстой гэдэг олон ажил хийгднэ. Тэгээд хамгийн гол юм бол гадны хөрөнгө оруулалтын мэрэгсэн хүмүүсээр нь мэрэгсэн институцээр нь удирдлага менежмент хийлгүүл манай энэ олон жил яригдсан төрийн өмчт компаниудын засаглал сайжрах юм. Хоёрдугаар улс төрийн нөлөө бас багасна. За цаашлаад олон жил одоо энэ дуустдаггүй яригддаг төрийн өмчт компаниудын шинжил үр ашиггүй ажилдаг гэдэг асуудал бол бас дуусгар болох эсвэл эхлэн сайн тавигдах юм боломж бүрдэж байгаамаа. Монголын иргэд, дотоодын хөрөнгө оруулагчид, олон улсын мэрэгжлийн хөрөнгө оруулагчид бүгд ил тод мэдээлэл, ижил зарчим тулгуурлан эдгээр хөрөнгийн багцын үнд цаасыг авч арилжих боломж бүрдэх болно. Бид 2027 онд багтаан эхний үнд цаасны багцыг олон улсын зах зээлд гаргах төлөвлөгөөтэй ажиллах болно. Өнөөдрийн байгуулсан энэхүү санамжчиг бол зөвхөн санхүүгийн хэлцэл биш ээ. Энэ бол төрийн өмчийг үнгүүдүүлэхгүй харин үн цэнтэй болгох чиглэсэн шинжилэл байгуулна. Малчин өрхийн хүүхдийг 1 болон 2 дугаар ангид нь эцэг эхийнх нь хүсэлтээр цахимаар болон зайнаас хичээллүүлэх хуулийг улсын их хурлын гишүүн Сэд Дорж санаачилсан. Хаврын чуулган хаахта зэрэгцсэн энэ хуулийн төсөл парламентын босго давсан. Ингэснээр эрх намрын чуулганаар хэлэлцүүлэгдэхээр хүлээлгдэж байгаамаа. Зарим улсын их хурлын гишүүн болон салбарын судлаачид энэ хууль батлагдвал малчтын хүүхэд боловсрлоос хоцорч тэгш бус гараанаас эхлэх эрсдэлтэй гэж шүүмжилсээр байна. Тэгвэл энэ хуулийн төсөлтэй холбоотойгоор боловсролын сайд болон Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд нар санал солилцжээ. 1-2 дугаарыг бол хүүхдийн хувьд үзгээ барих, хүсгээ холбох, уншиж сурах хамгийн чухал үе. Багш хүүхдийн гарыг барьж дэвтэр рүү нүнгиж заадаг энэ чухал процессыг захимаар явуулах боломжгүйг ковидын үеийн бэлэн туршлага бидэнд харуулсан. За салбарын сайдын энэ хоцрогдлыг хүлээн зөвшөөрч олон улсын PISA үнэлгээгээр ч энэ нь батлагдсан. Гэтэл орон нутгаас сонгогдсон зарим гишүүд малчтад таалагдахын тулд хүүхдүүдийг захимаар зайнаас сургах хууль санаачилж яваа нь ухралт гэж үзэх хүмүүс цөөнгүй байгаа юм. За тэгвэл маргаан дагуулсан энэ хуулийн төслийн талаар боловсролын сайд болон Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд нар санал солилцжээ. За ингээд малчтын хүүхдийг зайнаас захимаар сургах шийдлээс илүү дотор байрны асуудлыг шийдвэрлэх, мал төлөлтийн үед уртаар амрах зэрэг зохицуулалтыг хийх нь зөв гэж үзжээ. 6 настай хүүхдүүдийн дотор байранд одоо тусгайлсан багштай байх, тусгайлсан одоо догчлолтой тийм тасгуудыг бэлтгэх энэ асуудал бол би хамгийн одоо эхний зөв гарц гэж ингэж бол хардаг. А нөгөө талдаа хаврын одоо амралт биш үү? Үүнийг одоо Монголын мал аж ахуй түүний онцлогтойгоо уялдаад төл мал за тэгэхээр ноос ноолуур гэдэг энэний үеэр нь жоохон уртгаа амраагаад өгөх юм бол одоо ээж нь хүүхдээ хараад сумын төв дээр байж байгаа тэр одоо ээжхүү хоёр бол аав дээр очиод гэртээ бүгдээрээ байжгаад хаврынхаа ажилд орно шүү. Гэх мэтлэнгээр ингээд бас нэг зохицуулах болцоо байгаа гэж ингэж бас харж байна. Өдөр тутмын мал аж ахуйн хүнд ажлын хажуугаар хүүхдтэйгээ тулж ажиллаж заах арга зүгээр хангах боломж малчтад тун хомс гэдэг байр суурийг салбарын мэргэжилтнүүд илэрхийлсээр байгаа юм аа. За иймд энэ хууль батлагдвал гарааны тэгш бус байдал үүснэ гэдгийг анхааруулж байгаа юм. За учир нь хотын хүүхдүүд танхимд багшаасаа бүгдийг сурч байхад малчны хүүхэд интернетийн сүлжээ цагаагаар тог цахилгаанаас хамааралтайгаар дэлгэцийн цаана хаягдах нөхцөл бүрдэнэ гэж болгоомжуулж байна. Засгийн газраас ч гэсэндээ энэ хуулийн төслийг дэмжихгүй байх чигтэй байна. Энд хүүхдийн сурч боловсрох эрх ирээдүгээр туршилт хийхвээ гэсэн салбарынхны болгоомжлыг харгалзан үзэж гишүүд дараа дараагийн хэлэлцүүлэгт нухацтай хандах шаардлагатай болж байна. Баруун аймагуд руу зорчиход хамгийн их ачаалал авдаг лөнгийн замыг шинжлэх ажлыг энэ онд багтаан эхлүүлэхээр болжээ. Өмнө нь зам тээврийн сайд Дэлгэр сайхан 6 игнэ бүхий зам барихаар төлөвлөсөн тухай мэдээлж байсан бол өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар 4 игнэ болгон өөрчлөхөр болжээ. 101 км үргэлжлэх энэ зам нь гэрэлтүүлэг ус зайлуулах иж бүрэн шугамтай олон улсын стандартад нийцсэн байна гэж засгийн газраас мэдээллээ. 1.2 сая Монгол иргэд маань зорчдог энэ гарц болох лүнгийн замын барилга угсралтай ажлыг эхлүүлэхээр шийдвэрээ гаргалаа. За лүнгийн замын хувьд бол нийтдээ 101.7 км 4 игнэ ийм авто замын ажил байгаа. Тэгээд зураг төсөөл техник эдийн засгийн үндэслэл бол батлагдсан байна.
За ингээд энэ ажлыг 9 сарын 1-ээс төр болон хувийн хвшлийн түншлэлийн хүрээнд бол хэрэгжүүлж эхлэхээр шийдвэрлээд байна. Улаанбаатар хотод ус зайлуулах шугам шүлжээ хангалтгүй үерийн эрсдэл өндөр байгааг өчигдөр орсон төр зуурын бороо дахин санууллаа. Тухайлбал өчигдөр 17 цагаас өглөөний 11 цагийн хооронд бороо ороход нийслэлийн баруун хэсэг тодорхой байршлууд үерт автжээ. Ингээд онцгой байдлын ерөнхий газарт үерт автсан 25 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. 18 цаг үргэлжилсэн борооноор нийслэлд 38 байршилд ус их тогтож үерийн эрсдэл нүрлэлээ. Тухайлбал баруун 4 зам, 84-р сургууль, толгойд баруун салаа, 3-4-р хороолол зэрэг байршлуудад ус ихээр тогтсон байна. Үүнтэй холбоотой тухайн байршлуудад орон сууцны Б1 давхар руу ус орсон гэх дуудлага мэдээлэл хамгийн ихээр бүртгэгдсэн байна. Нийслэлийн хэмжээнд 103 байршилд үерийн эрсдэлтэй байгаа бол эдгээр бүсэд 2000 орчим өрх бий. Харин 1200 км автозамын 83% нь борооны ус зайлуулах шугам сүлжээгүй байгааг холбогдох албанаас мэдээлж байна. Товчхондоо бол нийслэлд ганцхан өдөр хүчтэй бороо ороход иргэд усанд давтаж амнаас эд хөрөнгөөрөө хохирох эрсдэлтэй байна. Захын дүүргүүдээрээ бол зарим нэг үерийн талын шуудуу бол сэтэрсэн гэсэн мэдээлэл байгаа. За үүн дээр бол 15 байршилтээр геодез усны барилга байгууламжийн газар болон онцгой байдлын байгууллагад дүүргийн онцгой хөмсгүүдүүд хамтарсан байдлаар ажиллаж байна. Үерийн эрсдэлтэй 50 байршлыг бол мөн гаргасан байдаг. За үүн дээр нь бол нийслэлийн онцгой хөмсгийн 2-р хуралдааны шийдвэрээр нийт эрсдэлтэй цэгүүд дээр хүсчилсэн хэлбэрээр мотопомпуудыг байрлуулж, за элс шуудуу хайрга дайргыг урдчилсан байдлаар бэлтгэх чиглэлийг өгсөний дагуу бол эдгээр бэлэн байдлуудыг бол хангасан. Үерээс хамгаалах бүтээн байгуулалт ямар түвшинд байгааг харуулах ганцхан жишээ бол Баянзүрх дүүргийн 21-р хороо. Тухайн хэсэгт 2023 онд хүчтэй борооноор 4 иргэн амнасаа алдахын зэрэгцээ иргэд 30 гаруй тэрбум төгрөгийн хохирол амссан. Үүнээс хойш 3 жилийн хугацаа өнгөрсөн ч хамгийн хүнд үерт автсан дарийнхын ганц худаг орчимд үерээс хамгаалах бүтээн байгуулалтын ажил огт хийгдээгүй хэвээр байгаа юм а. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд 245 км ус зайлуулах шугам, 160 км үерийн хамгаалтын далан байна. Тэдгээр нь 50 гаруй жилийн насжилттай учраа үерийн эрсдэл өндөр. Тийм ч учраас нийслэлд 480 км үерийн далан барих хэрэгцээ байгаа ба үүнд 1.3 их 80 төгрөг шаардлагатай гэдгийг холбогдох албанаас мэдээллээ. Харин энэ жилийн тухайд нийслэлийн хэмжээнд 18 байршилд далан суваг шуудууны ажил хийгдэж байна. Ерөнхийдөө үерээс хамгаалах бүтээн байгуулалт хийх явцад иргэд газраа чөлөөлөхгүй байх, дид бүтцийн шугам сүлжээ давхцах болон санхүүжилт зэрэг асуудал тулгамддаг болохыг салбарын мэргэжилтнүүд хэлж байлаа. Эс outlет орчин дээр бол далан барьсан өндөр ингээд ч хангалтгүй ер нь бол Улаанбаатар хотын төв маань үерийн эрсдэлтэй байгаад байгаа учраас сэлб 20 минутын хот орчим дээр 5 шаталт усан сан барьж байгаа. Нэг удаагийн үерийг өнгөрөх зохицуулалтаагаар. Гэхдээ энэ ажил маань жоохон удаашраад байгаа. Шалтгаан нь өөрөө тухайн голын айс авд айл өрхөд суурьшсан 15-20 жил амьдарсан. Заавалчгүй нөх болгор өг гэдэг шаардлага тавьж байгаа. Нөх болгор өгийг гэхээр албан ёсны гэрчилгээ байхгүй, голын айс авд байхгүй учраас ингээд иргэдтэйгээ үйл болцол үүссэн ажил жоохон удаашрах шатантай ингээд явж байгаа. Дэлхийн банктай бид нар хамтраад хотын хэмжээнд 100 км үерийн хамгаалтын далан сав 9 байршилт хийх юм техник эдийн засгийн үндэслэл зураг судалгааны ажлын 2026 оны 9 сартаа дуусна. Автозамын бүтээн байгуулалт хийхдээ ус зайлуулах шугам сүлжээгүй хийж байгааг учирлаж байна. Үүнээс шалтгаалan нийслэлд ус тогтдоггүй байсан байршлуудад хүртэл үерийн эрсдэл жилээс жилд нэмэгдэж байгааг хэлж байлаа. Нөгөө тэгвэр баяр наадмын өдрүүдэд үргэлжилсэн 3 хоног хурд тундас орох төлөвтэй байна. Тэр дундаа төв болон зүүн аймагуудад ахиу орох ба үерийн эрсдэл өндөр байгааг анхааруулж байна. Далаар мэдээллийн хөтөлбөр студиэс шууд үргэлжилж байна.
Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлцөхийн урилгаар бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч Lee Jae-myung, Гэрги Ким Хёгёны хамт манай улсад 7 дугаар сарын 9-өөс 11-ний өдрүүдэд төрийн айлчлал хийнэ. Энэ айлчлал бүгд найрамдах Солонгос улсын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм. Айлчлалын албан ёсны угтах ёслол маргааш 14 цагт Сүхбаатарын талбайд болно. Монгол улсын ерөнхийлөгч хөрөлсөх Гэрги Болор цэцгийн хамт хүндэт зочдыг угтан авснаар үйл ажиллагаа албан ёсоор эхэлнэ. Угтах ёслолын дараа бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч Lee Jae-myung төрийн ордонд морилон хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурах юм. Үргэлжлүүлэн хоёр орны төрийн тэргүүнээр ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж Монгол Солонгосын стратегийн түншлэлийн харилцааг эдийн засаг, хөрөнгө оруулалт, хүмүүлгийн салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх асуудлуудыг хэлэлцэнэ. Хэлэлцээний дараа талууд хамтын ажиллагааны чухал баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцохоор төлөвлөгдөжээ. Мөн айлчлалын хүрээнд хоёр улсын эдийн засгийн түншлэлийг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг татах зорилготой Монгол Солонгосын бизнес форумыг зохион байгуулах юм байна. Түүнчлэн бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч Lee Jae-myung, Гэрги Ким Хёгёнаар үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хуваар оролцсноо. Тэнгэр телевиз энэхүү айлчлалын тусгай нэвтрүүлгийг та бүхэндээ маргааш хүргэх болно. Дараагийн мэдээ. Бүгд найрамдах Солонгос улс 15 улсаас хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүч татдаг. Манай улс 2004 оноос хойш 39 мянга гаруй иргэнийг бүгд найрамдах Солонгос улс руу хөдөлмөрийн гэрээгээр ажилд зуучилжээ. Эхлээд зөвхөн аж үйлдвэрийн салбарт ажилд зуучилдаг байсан бол өнгөрсөн оноос эхлэн барилга, хөдөө аж ахуй, үйлчилгээ, газар тариалан зэрэг салбаруудад ажилд зуучилж эхэлсэн. Гэхдээ өнгөрсөн оноос эхлэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллах сонирхолтой иргэдийн тоо огцом буурчээ. Одоогоос 2 жилийн өмнө бүгд найрамдах Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар 9407 иргэн бүртгүүлж байжээ. Гэтэл өнгөрсөн оноос эхлэн жилд 2000 гаруй иргэн л бүртгүүлдэг болжээ. Үүнээс сонгон шалгаруулж өнгөрсөн онд л гэхэд 687 иргэнийг хөдөлмөрийн гэрээгээр бүгд найрамдах Солонгос улсад зуучилжээ. Үүний 90 гаруй хувь нь аж үйлдвэрийн салбарт ажиллаж байна. Харин энэ оны эхний 6 сарын байдлаар 157 иргэнийг бүгд найрамдах Солонгос улсад ажилд зуучилжээ. Тус улсаас хөдөлмөрийн гэрээгээр очоод тууштай ажилласан иргэдийг Солонгост гэр бүлээрээ урт хугацаанд тогтвортой амьдрах виз болон дахин 3 сарын дотор хөдөлмөрийн гэрээгээр бүгд найрамдах Солонгос улсад ажиллах боломжтой визний квотыг нэмэгдүүлжээ. Мөн хоёр улсын тэтгэврийн хэлэлцээрийн дагуу Монгол ажилчид бүгд найрамдах Солонгос улсад ажиллаж байхдаа төлсөн шимтгэлээ нутаг буцахтаа хуримтлал хэлбэрээр буцааж авах тогтолцоо хэрэгжиж байна. Нөгөөдөөр Солонгост ажилласан хугацаагаа Монголдо нийгмийн даатгал төлснөөр дүйцүүлэн тооцоох боломжтой гэлээ. Мөн хөдөлмөрийн гэрээгээр бүгд найрамдах Солонгос улсад ажиллаад эх орондоо ирсэн иргэд үйлдвэрлэл болоод бизнес эрхлэх сонирхолтой бол үүнийг дэмжих зорилгоор 40 хүртэлх сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжтой байдаг байна. Улсад тухайн хүн хоримтлал үүсгэхээс гадна тодорхой хэмжээний мэрэгшил эзэмшээд ирж байгаа. Тэрийг одоо Монгол улсад бас хөгжүүлэх, одоо Монгол улсад тийм гадаадын одоо шинэ боломжуудыг бас нээж өгөх тал дээр хамтарч ажиллаж байгаа. Энэ бол нөгөө хамгийн гол нь бага хүүтэй 7% хүүтэй 3 жилийн хугацаатайгаа барьцаатай. Гэхдээ бол бусад одоо банкар болгодог зээлийг бодоход бол арай жоохон одоо хялбар гэсэн үг. Бүгд найрамдах Солонгос улсад 60,000 орчим монгол иргэд амьдарч байна. Үүний 23% нь буюу 14,000 гаруй иргэн визний хугацаа хэтэрсэн эсвэл бичиг баримтын зөрчилтэй байна. Тэр дундаа сүүлийн жилүүдэд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэд харлах тохиолдол нэмэгдэж байна. Учир нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллахад амьдрах орчин болон ажлын хүнд учраас ажлаа богино хугацаанд солих эсвэл ажлаасаа гарч харлаж байгааг албаныхан хэлж байна. Тухайлбал хөдөлмөрийн гэрээний визтэй иргэдийн 30 гаруй хувь нь эхний жилдээ анх гэрээ байгуулсан үйлдвэрээсээ гарч өөр ажилд шилжих сонирхолтой байдаг байна. Манай ажил олгогч маань ажлын байр гарахгүй бол одоо өөр салбар руу шилжүүлэх одоо боломж байдгүй. Одоогийн санамж бичгийн хүрээнд. Тэгэхээр бид нар Солонгос талд бол уян хатан байдлыг бий болгоод одоо магадгүй ажил үйлдвэрийн салбарт өнөөдөр шалгалт өгсөн бол манад тэрийг өдөж өгөх юм уу барилгын салбар руу шилжүүлэх ингээ боломжийг бүрдүүлээд өгөөч гэдэг боломжуудын шинээр нээж өгөх шаардлага байна. Хоёрдугаарт тэнд байгаа монгол хүний бас хөдөлмөрийн үнэмжийн дэвшлүүлж бас арай жоохон одоо левел өндөр түвшний ажилд зурчлах одоо болцоогоор хангаж өгөөч гэж байгаа. Одоогийн байдлаар Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр 3800 иргэн ажиллаж байна. 3 жилийн дотор тус улсад ажиллах сонирхолтой иргэдийн тоо 70 гаруй хувиар буурсан.
Үүнд ажлын нөхцөл ажил олгогчийн тавих шаардлага хэд өндөр болсод нь нөлөөлж байна. Тийм ч учраас Монгол талаас хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулах, цалин болон ажиллах нөхцөлийг уян хатан болгох саналыг тавьж байгаа төдийгүй ойрын хугацаанд энэ асуудлаар тус улстай санамж бичиг байгуулахаар бэлтгэж байгаа болохыг холбогдох албаныхан мэдээллээ. Тэнгэр телевизтэй хамтаагаад баярлалаа үзэгчдээ 7 мэдээллийн хөтөлбөр студиэс шууд хүргэлжилж байна. Их эзэн Чингис хааны хамгийн алдартай эш хөргийг 1278-аас 1279 оны хооронд Хори хасуун хэмээх монгол зураач бүтээсэн төвхтэй. Судлаачдын үздэгээр энэхүү хөргийг Чингис хааны ачхуу Хувлаа хааны яриа, мөн их хааныг нүдээр харж байсан хүмүүсийн дурсамж тодорхойлолтод тулгуурлан зуржээ. Өнөөгийн ойлголтоор ам зураг гэж нэрлэж болох уг бүтээл нь Чингис хааны дүр төрхийг хамгийн бодиттой хадгалсан хөргүүдийн нэгт тооцогддог байна. Түүнчлэн тухайн үед эзэнт гүрний зарим хаад хаттын хөргийг мөн бүтээж тахилгын сүмд залан дахин шүтэх боломжлол тогтжээ. Даруй 750 жилийн түүхтэй энэхүү үнэт бүтээлийн их хөв өдгөө Тайванд хадгалагдаж байна. Тодорхойлбол Тайваны үндэсний хааны ордон музейн хосгүй үнэт үзмрүүдийн нэг болжээ. Тус музей 7 дугаар сараас 9 сарын хүртэл Чингис хаан болон Юан гүрний хаад хаттын хөргийг олон нийтэд дэлгэн үзүүлж байгаа юм байна. Эдгээр бүтээлийг хамгийн сүүлд 20 жилийн өмнө олон нийтэд үзүүлж байсан бөгөөд энэ удаагийн үзэсгэлэн түүх соёлын үеийг сонирхогчдын анхаарлыг ихэд татаж байгаа юм а. Энэхүү иш хөргийг өөрийн биеэр үзэж сонирхоод ирсэн Syndicate Talk нэвтрүүлгийн модератор Ган Зоргоос тодрууллаа. Нөгөө хааны ордны музей гэж байд юм байна Тайванд. Тэгээд бас тэр зураг яаж тийшээ очсон бас аягүй сонирхолтой байлаа л да. Тэр зураг нь ориг мөн гэдгээсээ гадна. Тэгээд яг Монголын эзэнт гүрэн түүний дараа Юан гүрнийг Хувлаан сахарч явахдаа одоогийн Бээжин хотод те яг төв нийслэлээ байгуулад тэгээд Эрдэнэтэн мэргээд одоо урлагийнхан те бүх салбарын цуглуулаад тэнцээ өөрийнхөө эзэнт гүрнээ барингаа хамгийн сонирхолтой юм тийм түүх сонслоо. Хувлаа хааны 30 охин нь тухайн үед хоёр хаан ах нар нь хаантай хамгийн их мэдлэлтэй хүн байсан. Одооний Лувр юу гэдэг Нью-Йоркийн байгалийн түүхийн музей гэд харьцуулаад нөгөө дэлхийн хамгийн алдартай судлаач нар биш ээ. Урлагийн юм бүтээл цуглуулагч нар гэж ирэм гаргад юм байна л да. Тэр 10-ын дэлхийн топ 10-тай харьцуулах юм бол энэ Хувлаа хааны 30 охины тэр цуглуулсан урлаг болон энэ түүхийн бүтээлүүд нь дэлхийд номер 1-т орохоор гинэ. Тэгээ өмнө энийг ер нь бас бид нар ч гэсэн өөрсдөө сайн мэддэггүй юм байна. Тэгээд одоо Тайваны музейд байгаа Монголтой холбоотой саяны яг энэ их хааны иш хөрөг болон Хувлаа хааны өөрийнх нь ан хийж байгаа алдартай зургууд байдаг. Түүнтэй холбоотой айгүй олон үзмрүүд байна. Тэрний бараг 80% нь 30 охиныхын цуглуулнаас нь ирсэн гинэ. Тэгээ яагаад тэрэн дээр ихтэй байна гэхээр манай тэр урлаг судлаач Чулуунбаатар ах хэлж илээ. Тэр охин хатан заавал нэг өөрийнхөө тамгаад авдаг гэсэн байна. Өөрийнхөө цуглуулах дээр тэр бүх тамгатай коллекцн одоо байгаа. Тэгээ тэрийг нийлүүлэх юм бол юун Эрмитаж, юун Америкийн музейнүүд тэгээ тэр сонирхолтой түүхийг яаж илээ. Тэгээ манай Монголтой холбоотой түүх нь тэр одоо Хувлаа хааны 30 охины гол олдуруудаас нөгөө архиваас нь ингэж цуглаадж ирсэн. Тэгээ сүүл нөгөө соёлын хувьсгал гарах үеэр нөгөө хятад улс дотроо задраад хоёр хуваагдаад байхад нэг хэсэг нь Тайваны арал руу нүүсэн байна. Нүүхтэй бас миний авсан мэдээлэлээр бол хамгийн нөгөө элит сэхэтэн хүмүүс нь нэгдэж тийшээ нүүхтэй бас айгүй мундаг алсыг хараад бүх одоо соёлын өв түүхийн нэг ховор баримт материал үзмрүүдийн бүгднийг нэлээд өндөр зардал гаргаж авсан юм байна. Тэгээд музейнийхэн захиралтаа уулзаад захирал нь бас нөгөө нээлттэй үг хэлээд ингээ ярьж яхад бол хэлжсэн. Ерөнхийдөө нэг бараг 750 жилийн түүхтэй зураг болж таарж байна. Тэгээд би өөрөө бас үзээд нэлээ шоконд орсон л да. 750 жил гэхээ миний төсөөлдөр нэлээ юм нурмаасан те өнгө бодог нь юм алдагдсан байх болов гэсэн чинь бүр баг амьд хүнтэй хүний нүд рүү харж байгаа юм шиг. Яг ингээл урдаас ингээл харсан л да. Маш гоё тийм энерги өгсөн тийм цэвэрхэн те өндөр дээд хэмжээнд одоо хадгалж байгаа зураг байлээ л дээ те.
Монгол Улсын ерөнхийлөгч хөрөлцөхийн санаачлагаар жил бүрийн 7 дугаар сарын 11-ний өдрийг дэлхийн адууны өдөр болгон тэмдэглэх Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн түүхэн тогтоол батлагдсан байдаг. Энэхүү түүхэн тэмдэглэлт өдрийг угтан Чингис хаан үндэсний музей, Монголын үндэсний музей болон Монголын уран зургийн галерейд Монгол адууны зан араншин өөх түүхийг өгүүлэх үзэсгэлэнгүүд нэгэн зэрэг нэгдлээ. Ийхүү дэлхийн адууны өдрийг огтон уран дарахчууд өөрсдийн ур ухаан, авиас бэлгээ шингээн хийсэн бүтээлүүдийг Монгол дархан адууны соёл үзэсгэлэнгээр дамжуулан Чингис хаан үндэсний музейд нээлттэй. Мөн тэд 7 дугаар сарын 13-нд Хүү 7 удагт адууны өв соёлыг харуулсан тусгай асар засаж шилдэг бүтээлүүдээ наадамчдад сонирхуулахаар бэлтгэж байна гэлээ. Ер нь энэ бол цэвэр нэг дарахчуудын гараар хийсэн яг цэвэр өдөр шөнө урлаж бүтээсэн яг морины соёлтой холбоотой дээрээс нь уран баримтчдын баримлуудтай зурсан зураачтай тэгээд өшөө сэлбэрийн уран баримттай гэдэг ер нь олон урчуудын хамтын ийм үзэсгэлэн болж байгаагаар онцлог байна. Харин Монголын үндэсний музейд Монгол наадам морин эрдэнэ үзэсгэлэн нээлттэй. Уг үзэсгэлэнд урт хожид олонний хүртэл болж байгаагүй ховор нандин түүхэн эдүүлгийн зүйлсийг дэлгэснээр онцлог юм а. Тухайлбал улсын ихтэйгэн Дондог Тулан батны ташуур, Богод хааны хурдан морины унаач хүүхдийн хувцас, Галшрын нэрт уяач Зэвгмэдийн хурдан морины худраг, адууны хонхолон морины ивэр зэрэг нэн ховор сонио үзмрүүдийг эндээс үзэх боломжийг бүрдүүлжээ. Ерөнхийдөө манай дэлгэрсэн үзмрүүд бол монголчуудын энэ морио унаж идлийн түүхийг харуулсан. Энэ түүхтэй холбоотой биетэй бодиттой олдвор үзмрийн зүйлсийг олон нийтэд дэглэж харуулж байгаагаар ийм онцлогтой үзэсгэлэн байгаамаа. Бас нэг энэ үзэсгэлэнгийн бас нэг онцлог гэх юм бол бид нар энэ архивын ерөнхий газрын харьяа үндэсний төв архивтай хамтраад энэ Монгол наадмын түүхтэй холбоотой бас архивын баримтуудыг бас дэлгэж бас олон нийтэд хүртэл болгож байна. Тэгэхээр энэ архивын баримтуудын онцлог нэг юм бол мэдээж хэрэг одоо эрт дээр үеийн тэр олон жилийн өмнөх наадам ямар байдалтай явж ирсэн гэдгийг одоо цаасан дээр түүхийн баримтад хэрхэн буулгаж үлдээсэн тэр тухайл өгүүлсэн байх шүү дээ, тийм ээ. Дараагийн нээлттэй хийсэн үзэсгэлэн бол Монгол бахархал, Монгол адууны соёл, гэрэл зургийн үзэсгэлэн юм а. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, соёл урлагийн газар болон Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо хамтран жил бүр Монгол бахархал сэдвт үзэсгэлэн уламжлалт болгон зохион байгуулдаг үлээ. Тэгвэл тэдэн удаагийн буюу 7 дахь жилийн үзэсгэлэндээ Монгол адууг тусгаалan онцолжээ. Уг үзэсгэлэнд 21 аймгийн уран бүтээлчдээс 200 гаруй бүтээл ирүүлснээс шилдэг 80 гаруй гэрэл зургийг сонгон Монголын уран зургийн галерейд олонний хүртэл болгож байна. Тэгэхээр адуу бол голдуу одоо эдэлж хэрглэж уралдаж дахиж сургахаасаа илүү одоо бас Монгол хүнд хамгийн ойр үнж нөхөр байсан болохоор энэ адуу ягаад Монгол хүндтэй юм учиртай байдаг талаасаа энэ бүтээлүүд нь сонгогдсон. Дан дахиж байгаа эрч хүч оруулж байгаа зургнаасаа гадна тэр адууны зан характер те эдэлж хэрглэж байгаа юм. За адуунаас гаргаж байгаа одоо шимтжил хайр гэсэн үг яаж авдггүй те уурга мөрөх одоо уралдаан тэмцээн яаж адуугаа эдэлж хэргэлдэггүй. За тэгээд энэ адууны хямар зүйлийг харуулсан дөрвөн үйлрэлд ямар зохицолтойгоор амьдардаг те нүүдлийн иргэншилтэй Монгол түмэн бол адуугаа хэрхэн эзэн болж эзэмшиж байна гэдгийг харуулахын тулд энд одоо давтагдахгүйгээр одоо 80-ад үтээлсэн гэд тавьсан байна. Ийхүү дэлхийн адууны өдрийг манай улс анх удаа тэмдэглэж байгаатай холбогдуулан Монгол адуутай холбогдох түүхэн олдвор, уран дарахчдын бүтээл болон шилдэг гэрэл зургийн үзэсгэлэнгүүд наадмын өдрүүдэд дотоод гадаадын наадамч олны мэлмийг мэлхнэ. Их Монгол улсын 820 жил ардын хувьсгалын 105 жилийн ог тохиолдуулан энэ жилийн баяр наадмаар 1024 бүхийг барилдуулах бөгөөд бүхийн барилдааныг 3 өдөр зохион байгуулахаар болсон. Өнөөдөр наадмаар зодоглох бүхчүүдийн бүртгэл дуусна. Өнөөдрийн 12 цагийн байдлаар Дархан авраг Өсөх 2, Дархан авраг Батсуур тэргүүтээ 910 бүх бүртгүүлээд байна. Өнөөдөр улсын том цолтой бүхчүүд наадмын галаасаа бууж бүртгүүлэх бөгөөд 100 гаруй улсын цолтон нэмж бүртгүүлэх төлөвтэй байгааг бүхийн холбооноос мэдээллээ. Энэ жилийн наадмаар улсын цолтой 200 орчим бүх зодголохоор байна. Тэгвэл бүх сонирхчдын анхаарлыг хамгийн их татаад буй зүйл бол ёсцын зөрчил гаргасан болон допинг хэрэгэлсэн асуудлаар барилдах хэрэг асуусан бүхчүүдийг наадмаар зодоглуулах хэсэг асуудал байсан. Тэгвэл өчигдөр Монгол үндэсний бүхэн холбооны ёс зүй сахилга хариуцлагын зөвлөл хуралдаж улсын арслан Пүрэв Довог улсын начин Багахан нарийн шийтгэлийг хэвээрүүлдэж аймгийн арслан Бомбаярын барилдах эрхийг сэргээлээ. Дүүнчлэн улсын гард бадарч аймгийн хурц арслан Өсгбаяр нарын барилдах эрхийг сэргээлгүй шийтгэлийг хэвээрүүлдэжээ.
их Монгол улс байгуулагдсны 820 жилийн тэгшөө болж байна. Тэгээд төр засаг бас бол 1024 бүх барилуулахаар шийдвэр гарсан. За барилтаа нэг бол хуулинд бол 789-нд бүртгэдэг. Тэгээд энэ жил одоо бас улсын наадам 3 хоног үргэлжлэн 10 нас гэсэн учраас бүртгэл бол 6 нас эхэлсэн. Өнөөдөр 3 өдрөө бүртгэж байна. За 1024 бүх бол одоо бас аймагуд сумуудын наадам зэрэг бол жоохон бас юутай тэгээ энэ жил бол бас зарим газар бол улс өвчин энэ дахад гарсан. Зарим газрын наадам бол дурд муртаа ингээд халуугдаад бол бөхчөл бол өргөнөөр бүртгүүлж байна. За өнөөдрийн өглөөний байдлаар бол 1024 бөхөөс 950 бүх бүртгүүлсэн байна. За улсын цолтой авраг аслангууд бол одоо бэлтгэлээсээ өнөөдөр бууж ирнэ. Ерөнхийдөө бол өнөөдрийн байдлаар одоо улсын цолтой 91 бүх, аймгийн цолтой 460 бүх, за сумын цолтой болон залуу 300 нийтдээ бол 950 бүх бүртгүүлээд байна. Одоогийн байдлаар бол 2 авраг бүртгүүлсэн байна. Дархан авраг өсгөөр, улсын авраг хангай. За тэгээд одоо дархан авраг Батсуур, Бүрдэнтөгс, Эрхэнбаяр энэ төр улсууд бол бүртгүүлнэ гэсэн бүртгэл бол орой 18 цаг таана. Сумын цолтон ч юм уу энэ төр асагдаад байна гэдэг асуудал бол 6-7-нд бид нар бүртгэсэн. За өнөөдрийн хувьд бол бас бүхэн тоо 950 бүрдсэн. Бас бид нар юу гаргаад өчгт бол нэг аймгийн цолтой, улсын цолтой бас нэг 100-аад өөх хэрэг юм байгаа учраас эхлээд тэдний бүртгэгчээ дараад нь бол одоо бас сумын залуучуудын бүртгэсэн юм л одоо төлөвлөгөөт ингэ ажиллаж байна. Баяр наадмын бүхийн барилдаан 7 сарын 10-ны өдөр нэгийн даваагаар эхэлж 7 сарын 11-ний өдөр Баяр наадмын нээлтийн концертын дараа хүчит бүхийн барилдааны 2-3-ын даваа үргэлжилж 7 сарын 12-ны өдөр төрөө үзүүр бүхөө тодруулна. Үндэснийх Баяр наадмын бүх нийтийн амралтаар төмөр зам агаарын боомтууд үйл ажиллагаагаа хэвийн явуулна гэдгийг холбогдох албанаас мэдээллээ. Харин автозамын хэлийн боомтуудын хувьд Орос улбаны улстай хилэлдэг Алтан булаг, Ирээн цав, ханх боомт хэвийн ажиллах бол бусад нь 7 дугаар сарын 9-ний орой хаагдах юм байна. Бүгд найрамдагтад ард улстай хилэлдэг 12 автозамын боомтууд 7 дугаар сарын 10-ны орой хаагдаж 16-ны өглөө нэгдэнэ гэлээ. Наадмын амралтын өдрүүдэд гайлын газруудад хариуцлагатай жижүүр ажиллаж, шаардлагатай тохиолдолд гайлын бүрдүүлэлтийг хийж ажиллах юм байна. За ингээд хоёр хүчин зүйл гарч ирж байгаа. Тэгэхээр хэлийн боомт дээр таны бараа 10-наас өмнө орж ирсэн бол бид гайлын бүрдүүлэлтийг 10-наас өмнө шуурхай зохион байгуулж хийж чинь. За 10-наас хойш бол гайлын байгууллага та бүхэн маань хүсэлтэд тавиад тухайн бараагаа шуурхай гайлын бүрдүүлэлтээ хийгээд авч болно. Гүний гайл болон Улаанбаатар хотох гайлын харьяанд ирсэн гайлын хяналтын бүсүүдээр байгаа бараанд бол та бүхэн өөрийн барааг авчирсан тээвэр зуучийн байгууллагатаа хүсэлтэд тавиад гайлын хяналтын бүс эзэмшигчтэй мэдээлэл өгөөд тэгээд гайлын байгууллагаар бараагаа шуурхай нэвтрүүлж авч болно. Энэ тохиолдолд бид бусад гайлын газар хорооноос албан хаагчдыг ачаалттай газараа шуурхай татаж ажилуулад нэмэлтээр ажилуулж байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр та бүхэн нэг л зүйлийг тодорхой ойлгох хэрэгтэй. Гайлын байгууллага хил хаалттай боловч ажиллана. Нээлттэй хилийн гайлын байгууллагууд бас байгаа. Түрүүн би бас яриандаа дурдсан. Тэгэхээр манай гайлын ерөнхий газар дээр бүрдүүлэлтийн захим төв маань бол тасралтгүй баярын өдрүүдэд ажиллана. Баяр наадмын урт амралтын өдрүүд эхлэх гэж байна. Энэ үеэр иргэдийн дотоодын аялал хөдөлгөөн эрс нэмэгддэг. Үүнийг дагаад аюул осол, дуудлага, мэдээлэл нэмэгддэг болохыг албаныхан анхааруулж байна. Тухайлбал жил бүрийн 7 дугаар сард буюу Баяр наадам амралт зугаалгын оргил үеэр зам тээврийн осол, аваарын тохиолдол жилийн бусад саруудтай харьцуулахад хамгийн өндөр түвшинд хүрдэг байна. Зөвхөн өнгөрсөн оны энэ сар л гэхэд ослын улмаас 50 гаруй иргэн амнаас алджээ. Тиймээс энэ жил тээврийн цагдаагийн албанаас амраад аюулгүй аялын өрөөнд дор хяналт шалгалтын нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж Баяр наадмын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллагаа мэдгэлээ. Цагдаагийн албаны байгууллагаас амралт зугаалгаар явахдаа жолооч нар ядарсан үедээ тээврийн эргэлж жолоодохгүй байх, амрах үедээ замаа чөлөөлж зогсох, мөн автомашины арын тийшинд хүүхэд тээвэрлэхгүй байхыг онцгойлон сануулж байна. Нөхдрөө өдөө орон руу зочих гээд аяллаа төлөвлөсөн байгаа. Гэхдээ
хинч осол аваарт өртөе гэж боддгоо. Хамгийн гол нь энэ орон нутгийн замд осол гараад байгаа шалтгаанууд нь юу гэхээр хурд байна. Хурдаа хэтрүүлж байна. Гэхдээ хамгийн чухал зүйл нь тээвэр хэслийн техникийн бүрэн байдал. Тэглэг тохиргоо нь алдагдсан тээвэр хэсэлтэй явж байна. Дуун хавантаа одоо хагарахад бэлэн болсон тээвэр хэсэлтэй явж байна. Урдаа 2 өвлийн дугуй тавьсан, хойноо зуны дугуйтай ингэ явж байна. Та 100 гаруй км/цагийн уртаа явж байгаа бол таны хамгаалах зүүсэн байсан ч гэсэн альва эрсдлээс таныг хамгаалахын эрсдлийн чинь одоо хамгаалах чадвар нь 30-аас 40% байд юм аа. Буурна. Үүнээс гадна зуны улирал нэмэгддэг нэг эрсдэл бол могоо татгуулах. Жилд дунджаар могоо татгуулсан 100 гаруй тохиолдол бүртгэгддэг байна. Тэдгээрийн дийлэнх хувийг бага насны хүүхдүүд эзэлдэг байна. Статистик үзүүлэлтээс харахад Хинти, Дорноговь, Сүхбаатар зэрэг аймагуудад түлхүү могоо татгуулах тохиолдол илүүтэй бүртгэгддэг байна. Ижлийн баяр наадмын амралт 10 хоногийн хугацаатай байгаа. Иргэд маань гэр бүлэрээ найз эрүүл мэндийн яам, энэ үеийн хэрэгслийн хямцгцуултын газар хамтраад өнгөрсөн жилүүдэд асуудал болоод байсан тэр могоо хорны ерөнхий асуудлыг шийдсэн зохион байгуулалтыг хийгээд татаалтыг хийгээд нийт 260 тонн могооны ерөнхийг оруулж ирсэн. Шаардлагатай газрууд нь хуваарлаад ингээд ажиллаж байгаа. Жил бүрийн баяр наадмын үеэрх осол гэмтлийн тохиолдлын тоо тогтмол өсөж байгааг албаныхан анхааруулж байна. Тухайлбал 2025 оны 7 дугаар сард бүртгэгдсэн осол гэмтэл 2024 оны мөн үетэй харьцуулахад 5.6%-аар нэмэгдсэн байна. Тиймээс аялал зугаалгахдаа өөрийн болон хайртай дотны хүмүүсийн амь насыг хамгаалахын тулд аюулгүй бүсээ зүүж замын хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлэхгүй байхыг анхаарууллаа. Тэнгэр телевизийн 7 хоног мэдээллийн хөтөлбөр студиэс шууд хөрлөө. Анхаарал хандуулсанд баярлалаа.